Бэлтгэлээс залхдаг гэж үү? Үгүй ээ. Ястаа залхдаг ш. Дуртай юмдаа хүн залхах гэж байдаг. Хэдийн даваач гэсэн амаагүй. Тэгэл 1-2-ын даваанаас гарахаас өмнө тэгэл өмнө нь бол айц байдаг. Бэлтгэл тарчаад гэрлүүгээ харах тэр мэдрэмжил хамгийн сайхан байдаг. Ганц өрсөлдөгч биш түүний хөгжөөнд нэмжигчд эсрэгтлийн засвар бүгдэнтэй л барилдах хэрэг гарч. Тамирчин хүний хамгийн том дайсан бол мэдээж бэлтгэл бол амжилт өгүүлж байна. Бэлтгэл бас дахин бэлтгэлийг халтуурдвал дивжээ чамайг баллуурна гэсэн. Үндэсний их баяр наадам 9-5 төрүүлсэн Увс аймгийн Ховд сумын харьяат Увс нуур дивжээний бүх Намстрайжмын Батсуурт улсын аварга цол олох сугай зарилгуулсан Монгол улсын ерөнхийлөг Талтмаагийн Батуулга Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг улсын дархан аварга цол олгох тухай Увс аймгийн Ховд сумын харьяат сүлд спорт хороо Увс нуур дивжээний бүх Намстрайжмын Батсуурт улсын дархан аварга цол олгох сугай дотор яг энэ удамшдаг гэдэг зүйлийг хамгийн тодор харуулж байгаа гэрүүл бол энэ Батсуурын гэрүүл гэж хэлж болно. 20 дугаар зуунд өрөнгөө барилж байгаа хөгжүүд донд тэр 3 үеэр цолох тийм хүн байдгүй хаа. Барилдааны явцлаа маш хурдан сэтгэдэг. Маш том мэдрэмжтэй юм бүх. Тэгээ хүний одоо мэхний эсрэг одоо хариу юмуд ихтэй. Тэгээд өөрөө их хөдөлмөрч бол тэгээд тэр барилдааныхаа хуваарлтыг их зөвлөг хийж чаддаг. Энэ утгаараа л одоо Батсуур бол олон жил одоо сайн барилж байна. Одоо ч гэсэн цаашдаа одоо барилдах боломж байна. Дараагийн 2 жилийн 25-26-ны наадам дээр Батсуур гэж дархан аварга хинбэ гэдэг басна дахиад нотлоно. Баталбараа биелүүлнэ гэдэгт бол би бас итгэлтэй байна. Ингээд найздаа амжилт хүсье.